Улаанбаатарын Бачират сумын онон багийн хурал 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр болсон энэ хуралдаанд зөвхөн онон багийн иргэд төдийгүй онон мөрнөн хамгаалан болсон нутаг нутгийн олон ард тал талаас хуран чуулж хуралдан буй байдал. Энэ олон хүмүүс онон мөрнөн хинээс хамгаалж энд цугласан бэ гэвэл энэ хүнээс. Энэ хүнийг Баатар нэмгэнэ. Гутайн даваанд алт олборлохын тулд 14 жил хөөцөлдөж 32 төрлийн бичиг баримт бүрдүүлсэн. Энгийн ардыг хуурч, эрх мэдэлтнийг авилгадаж, эр хүний 13 мөхийг хэрэглэн ажлаан тултал нь хийсэн тэрээр 14 жилийн турш хөөцөлдөн байж бүрдүүлсэн 32 төрлийн бичиг цаасаа гартаа сэгсчин давшилж, онон мөрөн хөдөлгөөнийхэнтэй гардан тулалдана. Байгаль орчинд нөлөөлөх байдлын наривчсан үндэгээ гэдэг маань уул уурхайн чиглэлээр бүрдүүлж байгаа 32 бичиг баримтын нэгдэн төрлийн бичиг баримт нь. Энээс цаана ондоо бид нар 31 төрлийн бичиг баримт бүрдүүлж байгаа. 2000 заах би одоохон та нар миний үгийг дуус 2000 би товчхон юм гэж 2016 оноос хойш бид нар шууд энэ бичиг баримт бүрдэлтэй явж байгаа. Нэг ч удаа бид нар хууль зөрчихгүй гэсэн юм хатуу итгэл үнэмшилтэй явж байгаа. Нэгдүгээр хэн юу яагаад энэ хүнийг ийм болгов? Нэг ч хуулийн заалт зөрчихгүй гэх хатуу итгэл үнэмшил нь энэ хүнийг хүний амьдралын хамгийн энгийн хуулийг ойлгох чадваргүй болгожээ. Тэр энгийн хууль юу болохыг хуралд ирсэн хүмүүс тодоор бичиж томоор хэвлээд харах нүдний өмнө барьж эгнэн зогсно. Гэвч тэр хамгийн энгийн хуулийг харах нүд ухах тарих энэ хүнд заяасангүй юу? 14 жил хөөцөлдөн байж 30 тэрбум төгрөгөөр худалдан авсан 32 төрлийн бичиг цаас нь түүний ганц авралын од гэлтэй гартаан барьж сэгсчин дайрна. Юу энэ хүнийг ийм болгов? Юу энэ хүнийг өөрчилж болох вэ? Шударгыг хуурч, шуналтныг авилгадах шал дэмий ийм ажилд энэ насны амьдралаа зориулсны эцэст эх орноо эвдэн зүйтгэсэн ирээдүйн хойч үеийн хорлон хөнөөсөн их нүгэлтнээр цоллогдож үр ач залгамж үедээ муу нэр, муу суртал үлдээх нь үхээд эрлэгч хүүхдийн цаг тамд илгээгдэн тарчлах нь энэ насанд хийвэл зохих зөв сайн үйл үү? Эрхэм нэр төртэй шударга ариун үйл үү? Үеийн үед үр хойштон алдран дуурсах эрхэм хүндтэй нэр төр эх орноо хамгаалан тэмцэх онон мөрөн хөдөлгөөнийхэнд ирэх үү? Эсвэл 32 төрлийн бичиг баримт бүрдүүлэн гутайн даваа ухах эрхийг олж авсан алтны уур хааныханд ирэх үү? Аль нь нэр төрийн хэрэг вэ? Зүгээр сайхан эр зориг гаргаад манай компанийн бидний ирсэн зорилго бол за та нөхдийн саналыг хүлээж аваад бид одоо татгалзалт бэлэн байна гэж хэлээд явчих л да. Тэгээд бид хамтраад хэлүүлээд хуучныг орхин шинийг сонгох. Буруу гогоор нь зөвд тэмүүлэх чин сэтгэлийн зориг тэмүүлэл алтны уур хаан эздэд хинээс жилүүтэй төрж хүн байгаль аль аль нь аврагдаж болох биш шүү. Ингэж оюун санааны хувьсгал ононгийн хөндийгөөс эхэлж байгаль дэлхийгэн авран хамгаалах шин хөгжил хүн төрлөختөн дэвшин орж болох биш шүү. ингээд ашиггүй юм бол болоод гэдэг асуудал хэллээ. Сая компанийн бол юу гэж хэлсэн гэх юм бол бид эр зориг гаргаад болио гэдгээ хэлсэн шүү дээ амлцсан. Би ч гэсэн Монгол хүн. Би ч гэсэн Монгол хүнээс гарсан. Би Монгол ээжтэй, Монгол аавтай. За энэ компаниг бол гарал үүслийг та бүгд бүгд мэдж байгаа. Канадын 100 байсныг харин монголчууд хэдэн залуучууд бид нэр одоо ингэж нэгдэж заавал энэ Канадыг тэр бороо шиг одоо тэр центрого ер нь бүх Монголын хамаг баялагийг гадаадын усууд авсан. Тэр нь бид нар хоёр бүр хэвчээд ямар ч Монголд авч үгүй нэг Хэлсүүгэндээ хүрч чаддаг нь Монгол эр хүний мөн чанар юм болохоор хэдэн монгол залуус нэгдээд гадаад эцдээс мөнх тэнгэрийн даваагаан авч чадсан шигэ мөнхөд бас хамгаалж чадах үзээ. Мөнх тэнгэрийн даваагаан ухаж төнхөлгүй мөн чанарын гүндэн эрэл хайгуул хийж мөнх тэнгэрийн даваагаар хөтлөн хүн төрлөختнийг мөнхийн сайн сайханд хүргэж чадах үзээ. Оюунаараа ономор нөн хамгаалж хөх монголчууд хөдөлхийн цагт ид чидийн олон гайхамшиг ононгийн хөндийгөөс ориглон ундарч оюун мандлын шинэрэнд хүн төрлөختөн шилжих үзээ.
Мөнгөн ононгийн хөвөөнд болцсон зогсох дуртай, мөрөөдөлтөө автан суугаад орчлонгоос тасрах дуртай, морьтой хүний бараа наашлан ирэхэд Монгол хүний сэтгэлээр тосон угтах дуртай, шуудын цаанаас наран мандахад дуртай, шунхан улаахан ургахад дуртай, майхан ээжтэй яаран очих дуртай, маргаашийг онон дугтах дуртай. Уул ус унган байгальдаан эрхлэн жаргаж амар тайван амьдрах дуртай монголчууд альва хувьсгал тэмцлийг тайван замаар хийж асар богино хугацаанд маш их гайхам ялалт байгуулж ирсэн өвөрмөц төвхтэй. Тэгвэл тэр түүх энэ удаадч давтагдаж тэгш жаргал тэнүүн амьдралд хүндрэлтнийг монголчууд манлайлан орхон дамжиггүй.